Сайн байцгаана уу багш нараа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлээр байр зүүн зургийн нэрлэл ба хуваалтын талаар ярилцсан. За хичээлийн маань танилцуулга бид энэхүү сургалтаараа газар зүүн зургийн хуваалт нэрлэлийн үндсэн зарчмуудыг судалж, газар зүүн тэгш үнцэх солилцлын тогтолцоог хэрхэн ашиглахыг ойлгомж аавна. Мөн энэхүү байр зүүн зургийн градусын торлол, километрийн шугам, хуудасны нэрлэл, нийтлэлийн системийг унших ур чадварыг хөгжүүлнэ. Энэхүү сургалтаараа орон зай мэдээллийн зөв ашиглан зураг дээр ашиглаж байгаа математик аргыг уялдуулан орон зайг сэтгэлгээг төлөвшүүлэхэд туслах ийм слайдыг бэлтгэлээ. За байр зүүн зургийн тухай ойлголт гэдэг ярихаар топографи буюу нутаг орны зурж бичсэн гэсэн утга гэрээг үгнээс гаралтай. За гадаргын үндсэн элементүүд нь наш марийн үзүүлсэн том масштабын ерөнхий газар зүүн агуулгатай олон хуудастай зургийг байр зүүн зураг буюу топографийн зураг гэнэ. За байр зүүн зургийг бол агуулгын хувьд гадаргын готгоргүйдэр ус, ургамал, хөрсний бүрэлдэхүүн хэсэг, хот суурин газар, зам харгуй, гүүр, булаг шанд, худаг, гол нийгмийн эдийн засгийн объектууд тэдгээрийн шин чанарын байдлыг тодорхой харуулсан байдаг. Байр зүүн зургийн бүх зургийн төрлийн судалгаанд ашиглах бөгөөд геологийн хайгуул, зураг төсөөл, хичээлийн сургалтанд, цэргийн зориултаар, нислэгт, далайн тээвэр, газрын хуваарлалт, хөдөө аж ахуйн салбаруудад өргөн ашигладаг байна. За байр зүүн зургийн орчин үеийн хувьд бол GIS програмыг өндөршил, ус давхарга, зам, хүн амын төвлөрөл зэрэг мэдээллийг давхарга болгон ашиглана. Мөн гар утсан дээр GPS координатын байр зүүн зураг дээр байршуулсан аяллийн маршрутыг газар харанд ашиглах, дроны зураглал үүсгэхэд ашиглаж байна, хот төлөвлөлт, дэд бүтэц, байгалийн гамшигын менежмент зэргүүдэд өргөн ашиглаж байна. За байр зүүн зургийг бид масштабын хувьд жижиг масштабтай буюу нэгийг гарцах нь 100,000, за дунд масштабтай нэгийг гарцах нь 50,000, 25,000, том масштабтай зураг буюу нэгийг гарцах нь 10,000, 5,000-аар төлөвлөн зурдаг. За байр зүүн зургийн тусгахын талаар ярих юм бол бид дэлхийн бөмбөрцгийг хавтгаад буулгахын тулд ашиглаж буй математик аргачлалыг тусгах гэх бөгөөд байр зүүн зураг дээр Гаусс, Кюргийн тусгахыг бол илүү ашигладаг. Энэхүү тусгах нь тэнцүү өнцөгт цилиндр тусгах юм. 1820 онд Германы одон оронч Гаусс байр зүүн зургийн тусгыг төлөвлөж 1921 онд Крюгер томьёо гаргаснаар Гаусс Кюргийн тусгаг гэж нэрлэгдэх болсон. Газрын зургийн хуудас болон хуваахын хуваалга тэдгээрийн үүссэн хуудсуудыг байр зүүн зургийн номенклатур буюу нэрлэл гэдэг вэ. За байр зүүн зургийн хуваалга ба нэрлийн талаар оръё. За ер нь газрын зургийг бид маш олон хуудас болгон хуваахыг бид бол хуваалга гэдэг. За тэдгээрүүдийн үүссэн хуудсуудыг байр зүүн зургийн номенклатур буюу нэрлэл гэдэг. 1891 онд Швейцарын Берн хотод хуралдсан олон улсын газар зүйн 5 дугаар хурлаас бүх хуурай газрыг нэгдсэн нэг масштабаар ижил аргаар бүтээх газрын зургийн тухай хэлэлцэж масштабыг нэгийг гарцах нь саяын масштабтай байхаар сонгож тэрхүү зургаа олон улсын саятын газрын зураг хэмээн нэрлэхээр тогтсон байна. За хуваалгын нэгийг гарцсан саяын масштабтай зургийг үндэслэн дэлхийн бөмбөрцөг энийг үзээд түүнийг өргөргөөр нь 4 градусаар уртрагийн буюу багны хувьд 6 градусаар бол хувааж тооцоолдог болсон. За ингэхдээ 180 дугаар голдчоос эхлэн цагийн зүүнний эргэлтийн эсрэг баруун талаас зүүн тийш араб тоогоор тус дугаарлаж тэмдэглэн нэрлэл нь эгнээ багны тэмдэглэсэн үсэг тоогоор нэрлэгдэнэ гэж заасан байна. За энэхүү зурган дээр бол бид байр зүүн зургийн эгнээ үүссэн байгаа байдал харагдаж байна. Байр зүүн зургийн хуваалга нэрлэлийг тогтоохдоо дэлхийн бөмбөрцгийг экватороос хойш болон урагш өрөөрийн зөрүүнээс 4 градус тутамд 1 эгнээ гэж тооцох бөгөөд латин цагаан толгойн үсгийн дарааллаар экватороос туйл хүртэл хуваасан байдаг.
За экваторын шугам харагдаж байна. 4 градус дахиад 4 гэж явсаар хагаад бид нэр игнээний хувьд бол нийтдээ 23 одоо игнээнд хуваадаг. За A, B, C, D, E гэх маягаар латин цагаан 7 үсгээр бол ингэж хуваад. За ингээд экватороос туйл хүртэл нийтдээ 23 игнээнд хуваагдана. За хамгийн одоо Z одоо игнээ бол 2 градусаар. За экватороос хойш хойд өргөрөөр өмнөд өргөр 90 градус байгаа учраас 4 хуваахад хамгийн одоо хойд одоо игнээ бол 2 градусаар хуваагдсан байдаг. За байр зүүн зурагт багныг бид нэр хэрхэн тоолдог вэ? За уртрагийн тэг градус буюу анхны голдчин шугамаас эхлэн 6 градусаар тоолох буюу 6 гэсэн одоо градусуудаар тоолно. За ингэж тоосоор бид нэр баруун уртраг бол тэгвэл нийтдээ 6-гаар 30 одоо багны хэсэгт зүүн одоо дэлхийн зүүн хагас бол 6 градусаар явна. Нийтдээ 30 багна. За ингээд нийтдээ зүүнээсээ баруун руугаа нийтдээ 60 багна үүсгдэг байна. За газрын зураг тэгвэл хуудас болгон хуваалга тэдгээр үүссэн хуудсуудыг нь байр зүүн зургийн номенклатур буюу нэрлэл гэж байна тий. За нэрлэлийг бид нэр сайтын хэмжээс зургийн тэгш үнцэг солилцлын тогтолцоог үндэслэн игнээ багнуудыг үсэг тоогоор тэмдэглэсэн байдаг. За тэгвэл дэлхийн хойд хагасад болохоор N, өмнөд хагасад S. За одоо зүг чигээр нь бол одоо үсгэн тэмдэглэгээнүүдийг хийдэг юм байна. За тэгвэл S-дгээр одоо игнээний 3 дугаар баганч гэдэг юм уу? Ийм байдлаар одоо бид нэр игнээ багныг тооцоолон гаргадаг байна. За байр зүүн зургийн хуваалт нэрлийн хураангуй харъя. За нэгийг гарцсан саяын масштабтай зурган дээр игнээ нь 4 градусаар, уртрагийн 6 градусаар хуваагдсан байдгийн байна. За хуудасны нэрлийн хувьд бол харах юм бол M-дгээр игнээний 36 дугаар багна. Нэгийг гарцсан 500 мянган масштабтай зурган дээр 2 градус 3 градус. Нэгийг гарцсан 300 мянган масштабтай зурган дээр өргөргийн 1 градус 20 минут, уртрагийн 2 градус. Нэгийг гарцсан 200 мянган масштабтай зурган дээр 40 минут 1 градус. Нэгийг гарцсан 100 мянган масштабтай зурган дээр 20 минут 30 минут. За нийтдээ 144 хуудсанд хуваагдсан байгаа. За нэгийг харьцан 50 мянган масштабтай зурган дээр 10 градус 15 градус. Хуудасны дугаар нь 576 хуудас. Нэгийг харьцан 25 мянган масштабтай зурган дээр 5 минут 7 минут 30 секунд. 2304 хуудасны дугаар тоож байна. Нэгийг гарцсан 10 мянган масштабтай зурган дээр 2 минут 30 секунд, 3 минут 45 секунд байхад хуудасны дугаар нь 9216. Нэгийг гарцсан 5 мянган масштабтай зурган дээр 1 градус 15 минут, 1 градус 52 минут 5 одоо секунд байхад 65536 хуудасны дугаарууд тус бүр гардаг байх нэ. За энэхүү энэ зурган дээр нэгийг харьцан саяын масштабтай зургийг хуудасуудын болгон задлсан байна. За жишээлбэл нэгийг харьцан саяын масштаб дээр L-дгээр игнээний 48 дугаар багныг 4 одоо хуудасанд хуваалаа. L-дгээр игнээ 48 дугаар баг нь А хэсэг нь нэгийг харьцан нэг дахин томсгоход 500 мянган масштабтай болж байна. За нийтдээ 9 одоо хуудасанд хуваагаад тэрний 5 дугаар хуудасныхаа L-ийн 48 гэж авахад нэгийг харьцан 300 мянга. За түүнийгээ одоо бас мөн L-дгээр игнээгээ том А. За том А-га дахиад дотор нь 4 хуудасанд хуваахад L-дгээр игнээний 48 дугаар багны том А-гийн жижиг А хэсгүүд гэд үзэхэд нэгийг харьцан 250 мянга болсон байна. За L-дгээр игнээний 48 дугаар багнаа нийтдээ 36 хуудас болгон хуваахад нэгийг харьцан 200 мянган масштабтай зураг болсон байна. За L-дгээр игнээний 48 дугаар багнаа игнээний хувьд бол 12 игнээ, багны хувьд нийтдээ 12 баг нь болоход нийт 144 хуудас болж байна. За энэ үед бол масштаб бол нэгийг харьцан 100 мянган масштабтай болох нэ.
За энэ дээр бүгдээрээ M-дүгээр игнэний 37 дугаар багны харуулсан зураглал харагдаж байна. За эхний зурган дээр бол харахад бол 4 градус игнэний хувьд бол багны хувьд бол 6 градусаар хуваасан байна. За үүнийгээ бүгдээрээ харъя. За энэ дээр бол одоо игнэний харагдаж байна 48 градусаас 52 градус. Уртрагийн хувьд харах юм бол 36-аас 42 градус буюу 6 градусаар зурагджээ. За энэ нь маш торлол нь харагдаж байна. За тэгвэл дараагийнхыг харъя бүгдээрээ. За энийг бүгдээрээ 4 хэсэг болгон хуваая. За ингэнгүүт M-дүгээр игнэний 37 дугаар агны B хэсэг. Тэгвэл энэ маань 48-аас 50 градусын хооронд, уртрагийн 36-аас 6 градус гэж бодох юм бол 39 градус хоорондох энэ хэсэг харагдаж байна. Игнэний хувьд бол 2, багны хувьд бол 3 байхад нэгийг харьцах нь 500 мянган масштабтай зураг болж байна. За дараагийн зургийг бүгдээрээ нийтдээ 36 хуудас болгон хуваая. За энэ үед бол M-дүгээр игнэний 37 дугаар багны нийтдээ 36 дугаар хуудас. За энэ үед бол нэгийг харьцах нь 200 мянган масштабтай зураг болж байна. За 40 игнээ нь бол одоо 40 градус, баг нь бол 1 градусаар зурагдаж байна. За тэгвэл түүний дараа бүгдээрээ M-дүгээр игнэний 37 дугаар багнаа нийтдээ 144 хуудас болгон хуваая. Игнэний хувьд бол 12 игнээ, багны хувьд бол 12 жижиг багнуудад хувааж үзье. За ингэнгүүт бүгдээрээ M-дүгээр игнэний 37 дугаар багны 121-р хэсэг. Энэ бол нэгийг харьцах нь 50 мянган масштабтай зураг болж одоо ирж байна гэсэн үг. За ийм байдлаар бид нэр бол одоо зурдаг байна. За манай Монгол орны хувьд бол нийтдээ 4 игнэнд хуваагддаг. К-дугаар игнээ, L-дугаар игнээ, M-дугаар игнээ, N-дугаар игнээ гэсэн. За багны хувьд ярих юм бол 45-аас 50 дугаар одоо баганд бол манай Монгол улс маань өөрөө хуваагддаг байх нэ. За тэгвэл бүгдээрээ тасгал даалгаврыг харъя. Дараах зурагт 1, 2, 3-ын тоогоор тэмдэглэсэн хуудсуудын нэрлэлийн дугаарыг олно гэж. За бүгдээрээ 2-ыг харъя. За 2-ыг харах юм бол К, Л, М, N. За тэгвэл M-дүгээр игнэ тийм ээ. За M-дүгээр игнэний 45 дугаар баг байх гэдэг. За тэгвэл нэгийн тоогоор тэмдэглэсний харъя. К, Л, М, N гэж үзэх юм бол за L-дүгээр игнэний 50 дугаар баг нь харагдаж байна. За 3 дугаарыг харах юм бол К-дугаар игнэний энэчээс 45-аар явж байгаа гэж үзвэл 45, 46, 47, 48 дугаар одоо баг нь олох нь харагдаж байна. За энэчнээс тэгвэл яаж вэ? Зөв хариу нь бол бүгдээрээ D хариулт нь бол зөв байна. За дараах зургийг ажиглаад харлуулсан одоо хуудасны нэрлэл нь аль болохыг харъя. За ингийн тул бүгдээрээ эхлээд юугаа харъя? Игнэгээ харъя. За игнэний хувьд градусыг харах юм бол хойд өргөргийн 44-өөс хойд өргөргийн 48 градус гэхээр бүгдээрээ 48 градусаа 4 төрөөр явж гин гэвэл 12 гэсэн 48-ыг 4 туухаар 12 гарч байна. За латин үсгийн нэрлэлийн 12 дугаар үсэг гэх юм бол A, B, C гэдэг ингээд явж байгаа. 12 дахь үсэг нь бол L үсэг байна. За тэгвэл энэ бол L-дүгээр игнэ юм байна. За багнаа харъя бүгдээрээ 108-аас 114 юм байна. За 114 бүгдээрээ 6 градустай хуваагаад үзэхээр 19-дүгээр баг нь харагдаж байна. За тэнгүүтээ нөгөө зүүн хагасын 180 градус буюу 30-аа нэмээд баруун хагасын 30 багнаа нэмэнгүүт нийлээд 49-дүгээр одоо баг байна гэдэг нь бол харагдаж байна. За тэгвэл энэ зураглал бол L-дүгээр игнэний 49-дүгээр баг нь байна. За одоо бүгдээрээ 144 хэсэгт болгон хуваасан. Энд чинь ингээд 12, энэчнээс 13 ингээд болж байна. Энд чинь 85 байна. 85, 86, 87. За тэгвэл L-дүгээр игнэний 49-дүгээр багны 187 дугаар хуудас байх нэ. За энийг тэгвэл нэгийг харьцах нь саяын масштабтай
зургийг 144 хуудас болгон хуваасан гэдэг чинь энэхүү масштаб нь бол нэгийг харьцах нь 100 мянган масштабтай зураг байна гэдг нь харагдаж байна. За хуудасныг бүгдээрээ байр зам зургийг нэрлэлийг явах юм бол ээлдвэр игнэний 49-р багны 87-р хэсэг байна гэдг нь бол харагдаж байна. За дараах зургийг ажиглаад гарлуулсан хэсэг аль болохыг тодорхойлоорой гэж байна. За яг түрүүнийхтэй адилхан бүгдээрээ бодолтыг хийн. Мөн ялгаагүй 48-аас 52 градус харагдаж байна. 52-оо 14 туваалаа 13 дугаар хэсэг. 13 гэдэг маань латин үсгээр бол m-дгээр үсэг байна. За 100 хагасаар ярих юм бол 96-аас 102 градусаа 6 туваалаа 17 баруун хагасын одоо 30 градус байгаа. 30 хуудас байгаа. Зүүн талд байх юм бол бүгдээрээ 30-ыг нэмж өгнө. За ингээд нэмэхээр бүгдээрээ 17 дээр нэмэх нь 30 47 дугаар аана. За m-дгээр игнэний 47 дугаар баг нь хуудасны дугаарыг харах юм бол 37 38 39 гэж харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ m-дгээр игнэний 47 дугаар багны 39 дэх хэсэг байна гэж харж болохоор байна. За даалгавар 2-ыг харъя. Дараах солилцлоос байр зам зургийн зураглалын нэрийг олоорой. За Монгол орны одоо төв зэг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын Өвөршөөтийн Будлаг гэдэг газар маань нэгийг харьцах нь 500 мянган зураг, нэгийг харьцах нь 300 мянган зураг, нэгийг харьцах нь 200 мянган масштабтай зураг дээр тус бүрийн нэрлэлийг олоорой. За Монгол орон төв зэг маань өөрөө энэ хойд өргөргийн 46 градус 52 минут, зүүн уртгийн 103 градус 50 минут гэж үзэх юм бол бүгдээрээ бодолтыг хийж үзье. За Өвөршөөтийн булаг маань өөрөө энэхүү градустай орших бөгөөд 46 маань өөрөө 44-өөс 48 градусын хооронд буюу ээлдвэр игнэ байна гэдэг нь харагдаж байна. За зүүн уртгийн 103 градус 5 минут нь 102-оос 108 градус буюу 48 дугаар баг нь байна гэдг нь харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ нэгийг харьцах нь саяын масштабтай зурган дээр, нэгийг харьцах нь 500 мянган масштабтай зурган дээр бол нийтдээ 4 хуудас болон хуваагдаж байсан. За тэгвэл энэ 4 хуудасынхаа нөгөө Өвөрхангай бүрд маань аль дээр байна вэ гингүүт үзэнгүүд ээлдвэр игнэний 48 дугаар багны А хэсэг дээр нь байна. За ингэх юм бол бид нар 500 мянган масштабтай зураг болж байна. За ингээ харангууд бүгдээрээ өргөргийн хувьд бол 2 градусаар, игнэний хувьд бол 2-оор, багны хувьд ярих юм бол 3 градусаар бол зурагдсан байна гэдэг нь харагдаж байна. За нэгийг харьцах нь тэгвэл 300 мянга дээр яах вэ? За 300 мянга дээр болоод ирэнгүүт нийтдээ 9 хуудас болгон авж байгаа. За 9 хуудас болгоод авахаар 9-р хуудасны ээлдвэр игнэний 48 дугаар баг нь гэж харагдаж байна. За 200 мянган масштабтай зурган дээр болонгууд бүгдээр 36 хуудасанд хувааж байгаа. За 36 хуудасанд хуваангууд ээлдвэр игнэний 48 дугаар багны 36 дахь хуудас юм байна гэдэг нь бол харагдаж байна. Байр зам зураг дээр голдож зэрэгдийн нумын уртыг талбайг яг хэрхэн тодорхойлдог вэ гэсэн даалгаврууд бол бас орж ирээд идэг. За тэгвэл байр зам зургийн хуудас болон хуудас бүхэн трапез хэлбэртэй байдаг тул трапезийн талбай олох аргаар трапезийн дээд доод суурийн хэмжээг голдчийн 1 градусын өнцөг туссан зэрэгдийн нумын уртаар харин өндрийг нь олохдоо 1 градус өнцөг тулсан голдчийн нумын урт нь өөрөө тогтмол буюу 111.1 км-тэй тэнцүү байдаг. За тэгвэл бүгдээрээ энэ зэрэгдийн дагуух одоо градусыг харахтаа бид нэр бас энэ таблетыг бол ашиглан олдог. За энэ таблетээр одоо бүгдээрээ градусуудын тооцоолон гаргаж одоо харах нэ. За ээлдвэр игнэний байр зам зургийн К дугаар игнэний 47 дугаар багтын трапезийг бүгдээрээ өгөгдөл томьёог ашиглан тодорхойлцгоё. За К дугаар игнэний латин үсгээр бол энэ 11 дахь үсэг байна. За тийм учраас градус нь 4, игнэ маань 4 градус байгаа учраас 4-ийг үржих нь 11 дугаар игнэ 44 градус гарч байна. За 40-оос 44 градус байх юм байна. 45 дугаар баг нь гэдэг чинь бүгдээрээ
30-аа хасангууд 17 дугаар баг нь 17-гоо 6-д үржүүлэхээр 102. Баг нь хоорондын зай 6-гаар явж байгаа учраас 102-оос 6 гасгаар 96. За ингээд бүгдээрээ тарпиза эхлээд ямар ч байсан зурчлаа. За одоо тарпизаасаа бүгдээрээ 40-оос 44, зүүн уртгийн 96-аас 32. За өндрийн урт 1 градус дахь тулах зэрэгдийн нумын урт нь 44 градус дээр 80.2 км, 40 дээр 85.4 км. Өргөргийн 1 градус тулах нумын урт бол 111.1 км-тэй тэнцүү гэж үзвэл 4 градусын зөрүү маань өөрөө 4-т үржүүлэхээр 444 100-ны 13 км гэж гарч ирж байна. За үнийг олохдоо бүгдээрээ энэ трапезийн S тэнцүү А дээр нэмэх нь B хуваах нь 2 үржих нь өндөр байгаа тийм ээ. Трапезийнхаа өндрөөр нь бол одоо тооцон гаргадаг байх нэ. За тэгвэл бүгдээрээ энэ трапезаар ингээ гаргах юм бол 512 гэдэг маань 85.4-ийг 6-д үржүүллээ. 80.2-ыг 6-д үржүүллээ. Энэ хоёрыг нэмээд 2-д хуваагаад өндөрт нь үржүүлээд өгч байна. За ингэнгүүт 220,643 км² гэж нийт трапезийн талбай хэмжээ нь бол гарч ирж байна. За дараагийн бодлого N-р игнэний 17 дугаар багны 78 дугаар хэсгийн том А-гийн жижиг Б гэсэн нэрлэлийн хуудасны захын цэгүүдийн солилцлыг олж үзье. За энэ бол N-р игнэ бол латин үсгийн 14 төгсөг байна. За 4-ийг үржих нь 14 тэнцүү 56. 52-оос 56 градус байна. 17 дугаар багнаа бүгдээрээ анхны голчоос 17 дахь багна гэж авчаас 6-д үржүүлэнгүү 102 байна. Энэ бол баруун хагаст байрлаж байгаа учраас бүгдээрээ 30 градусыг бодлоо. Одоо 30-ыг бол нэмэхгүйгээр тооцлоо. За ингээд ингүү 102 градус баруун хагаст байрлах учраас 180-аас 102-аа хасангууд 78. За 78-аас 72 градусын трапезийг бүгдээрээ үүсгэе. За түүнийхээ 78 дугаар хэсгийг бол энэ зурган дээр бол харуулсан байна. За дараа нь тэгвэл 6 градусын минутанд шилжүүлвэл 360 градус минут нь хуваах нь 12 гэхээр нэг одоо юм дээр 30 минут 4 градусын минутаар шилжүүлвэл 120 минутыг хуваах нь 12 гээд 20 минут одоо гарч ирж байна. За одоо тэнгуүдээ бүгдээрээ эн чинь том А-гийн хэсэг байсан тий том А хэсэг. За ингэнгүү 53 40 54 хоёрын тулд голынх нь бол 53 50 байна. Игнэний хувьд бол багны хувьд бол баруун уртгийн 73 30-аас 75 хүртэл байгаа учраас бүгдээрээ хуваахад 75 15-аас 75 30 хүртэл байна. За дараагийнх нь тэгвэл том А-гийн жижиг Б хэсэг байсан. За энийгээ дахиад одоо бүгдээрээ 2 хуваагаад үзэнгүүт 75 15-аас 75 30 гингүүд 75 градус 22 минут 30 секунд 53 50-аас 54-ийн хооронд 2 хэсэг хуваахаар 53 градус 55 минут гэж гарч байна. За дараагийнх нь N-р игнэний 47 дугаар багны 133 дугаар хэсгийн B нэрлэлийг дөрвөн хуудасны дөрвөн талд орших трапезийг нэрлэнэ гэсэн даалгавар байгаа. За энийг бол бүгдээрээ дөрвөн хэсэг болгоод хуваацсан байна. Энэ за тэгвэл B хэсгийн эхнийх нь бидний энэ хуудас маань энэ ягаанаар харагдаж байна. За дөрвөн талын бичгийн тулд бүгдээрээ энэний доод нь M-р игнэний 47 дугаар багны 1-р хэсэг, M-р игнэний 46 дугаар багны 12 дугаар хэсэг, N-р игнэний 46 дугаар багны 144 дугаар хэсэг гэж үзэх юм бол за өдөө захын цэг нь N-ийн 47-гийн 133-ийн А хэсэг байна. Зүүн захын хэсэг нь N-р игнэний 47 дугаар багны 133-ийн Г хэсэг харагдаж байна. M-ийн 47-гийн 1-ийн А хэсэг харагдаж байна. N-р игнэний 46 дугаар багны 144-ийн Г хэсэг харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ харъя.
G-ийн 37-гийн 1-ийн A-гийн нэрлэл бүхий хуудасны дөрвөн захын цэгийг нэрлэе гэх юм бол бид нар яг түрүүний одоо нэрлэлтэй адил ингээ харах юм бол за G-ийн игнэний G үсгийн дараагийн үсэг нь H байна тийм ээ. За H-ийн 36-гийн 144-ийн G-ийн B хэсэг, H-ийн 37-гийн 133-ийн G-ийн B хэсэг, за G-ийн 36-гийн 12-ийн B-гийн том B-гийн жижиг B хэсэг байна. За зүүн захын одоо хуудас нь G-ийн 37-гийн 2-ын B-гийн 1-р хэсэг байна гэдэг нь харагдчихна. За ингээд өнөөдрийн бүгдээрээ барьцаан зургийн хуваалт ба нэрлэл гэсэн хичээлийн бодлого даалгавар дасгалыг тайлбарыг багш нь хүргэлээ. Анхаарал тавьсан багш нартаа маш их баярлалаа.